За тэгвэл бид энэ өглөө санхүү эдийн засгийн их сургуулийн профессор Бямб Хорлоотой төрийн өмчийн компаниудын хувьчлал за мөн үр ашгийг нэмэгдүүлэх боломж зэрэг сэдвээр ярилцахаар урьж ирүүлсэн ба. За өглөөний түргээ хүрэлцээрсэн танд маш баярлалаа. За тэгэхээр ер нь одоо төрийн өмчийн компаниудын нийт одоо эдийн засгт эзлэх хувь хэмжээ бол нэлээд өндөр болж байна. За хувийн компаниуд бол төрийн өмчийн компаниудад өрсөлдөх юм боломжгүй боллоо гэсэн байр суурийг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр судлаачны хувьд та энэ асуудал дээр яг ямар байр суурьтай мэдээж уулуурхан компаниуд бол төрийн өмчтөр төлөхөө байгаа тийм. Тэгэхээр одоо эдгээрийг хувьчлах нь хэр үр дүнтэй байна гэж харж байна. Ер нь бол хувьчлах нь зөв гэж харж байгаа шүү дээ. Яагаад тэгэхээр хувьчлал гэдэг чинь өөрөө тэр менежментийг нь өөр одоо яг ашиг олох тэр татвар төлөгч нартай яг одоо менежментийг явуулах боломжийг нь олгож байгаа гэж ойлгож байгаа. Тийм учраас хувьчлалыг бол нэн нэрөө явуулахгүй юм болохгүй. А төрийн өмчийн гэхлээрээ л бас нэг нам засаг улс төрийн шийдвэрээр гарч байгаа. Одоо нөгөө нөхдүүдийн одоо менежментэд очичод байгаа учраас эн чинь үр ашигтай ашиггүй ажиллаа гэдэг энэ ямар ч наалтцгүй болоод байна л да. Ер нь ашиг гэдэг ойлголт яг цэвэр дүнгээрээ бол бас хийсвэр ойлголт шүү дээ. Тухайн менежментийн багийн л үйл ажиллагааны үр дүн л гэдэг байхгүй. Ер нь бол ашиг чинь тийм. Би зардлаа хэсэгч юм бол мэдээж ашиг уурна. Тийм учраас бол ерөнхийдөө энэ ашигтай ажиллагааг бий болгохын тулд бол тэр хувийн секторуудад байж ээж тухайн ашгийг нэмэгдүүлэх боломж нь бүрднэ гэж харж байгаа. Одоо тэгэхээр яг сүүлийн үед мэдээж төрийн өмчийн компаниудын хувьчлахын зүйтэй гэдэг маш олон талаас нь ярьсан. Хувьчлах тал дээр бол бүгд санал нэг байгаа. Гэхдээ нөгөө дахиад одоо өмнөх алдаагаа давтахгүй тул яг яаж хувьчлах вэ гэдэг асуудал байж байгаа тийм. Одоо Монголын хөрөнгийн бирж дээр төрийн өмчийн компаниуд одоо тодорхой хэмжээнд хувьцаагаа гаргасан компаниуд байж байгаа. За 18 компаниас бол 100% гаргах ч байна, 66% нь олон нийтэд арилжаална гэсэн юм шийдвэрүүд ч байна. Тэгэхээр энэ дээр яг зохистой байдлаар хувьчлахад ямар боломж байна гэж харж байна. Хөрөнгөний зах зээл дээр боломж нь байгаа юу? Бага штэ. Ер нь бол гэхдээ тэдэн хувь гэдэг юмыг бол бүр 100%-аар нь л хувьчлуулж явах ёстой байгаа. Заавал төр тэрний менежмент рүү оролцохгүй бол заавал хувь оролцоотой байх гэдэг тийм сонирхол нь юу байгаа гэдэг чинь сонирн байгаа байхгүй юу? Одоо бид нар ч гэсэндээ хөрөнгө оруулалтын дээр харж байгаад 34% асуудал яригдж штэ уул уурхай дээр. Заавал тэр 34%-ийг авахын тулд өртөө болоод байх шаардлага байгаа мó. Тэрэндээ хүү төлөөд байх шаардлага байгаа мó. Тэр уулуурхайгаас олж байгаа хамгийн гол юм намнатын өндөр байлгаал тэр 34% эзэмшлийг нь бол тэр менежментийн багт нь бол тэр чигээр шилжүүлчихмээр байгаа байхгүй. Одоо гадны хөрөнгө оруулагч ч гэсэндээ орж ирэл 34% эзэмшлийг төрн аавна гэн гут чинь сонь санагдаж байгаа шүү дээ. Эргээл тэгэл одоо саяны сонсгол шиг юм болол ингээд сууж ийн гэсэн үг байхгүй. Тэгэхээр төрд аль болохоор л тэр нэг юм хувь оролцоо байгуулгын менежментийн үйл ажиллагаар төр өөрөө оролцох ямар шаардлага байгаа юм бэ гэдэг талын л асуудал. Харин тэр дүрм журм гэрээ контракт тэр зохицуултынхаа ямар төр өөрөө оролцоод авах татвараа яг зөв талаас нь аваад явж байвал яасан юм бэ? Дээрээс нь уулуурхайн компаниуд чинь хамгийн гол нь ийм байгаа. Корреляц тооцоолоор чинь ашигтай ажиллагаа олборлолт борлуулалт хоёр бол 99% хамааралтай. Олборлолт бол ашиг хоёр чинь 46% хамааралтай болчихж байгаа байхгүй. Тэгэхээр чин ухаж авчаад эцсийн үндэ ашиггүй ажилчвал бид нар 34% ногдолж ашигч байхгүй, татварч байхгүй болчиход байна шүү дээ. Нэгдүгürt. Хоёрдугаарт бол төр өөрөө татвар авахч. Ер нь бол хувьцаа эзэмшигч татвар аль болохоор баг төлөхийг л боддог үстэй. Тэгэхээр төр чи өөрөө хувьцаа эзэмшигч, төр чи өөрөө татвар одоо авахч нь гэж харахлаарч энэ хоёр ч очоод ингээд зөрчилдөөд байна. Ийм учраас бол энэ төрийн хувь оролцооны 34% гэдгийг бол одоо болоод харин тэр амнаатаа тодорхой хуваар бол нэмэгдүүлчих юм бол илүү их үр дүнтэй маа л гэдгийг хэлдэг. Одоо энэ төрийн өмчийн компани 18 компанийг хувьчлан гэдэг одоо жагсаалт дотор магадгүй одоо олон нийтэд санал болгоод үр ашиггүй байж болохоор ямар компани байна гэж та харж байна. Яг одоо компани талаас нь үйл ажиллагаа салбар талаас нь салбар талаас нь яг энэ нэг зам арчилгаа нээж байдаг юм уу? Энэ дид бүтцийн юунууд бол жоохон өндөрлөлттэй байж магадгүй. Бусд нь бол мэдээж хувийн менежмент рүү шилжих юм бол үр дүн өгчгөр бол байгууллагууд бол байж байгаа шүү дээ. Тэгээ мэдээж тэр хөрөнгө оруулж байгаа хүмүүс бол мэдээж тэрийг сонирхчл байгаа бол ашигтай ажилуулна гэдэг байдлаар л яг уу тэр хувьцааны ихэнхийг авъя гэсэн юм бодолтойгоор оролцох байх. Жижиг хувьцаа эзэмшигчтэй гэж бол мэдээж бас тэрэн дээр дүгнэлт хийж агаад аль нь ашигтай байж болох вэ гэдэг дээр бол мэдээж тэр мэрэгжлийн одоо юунууд байгаа шүү дээ. Брокер, дилерүүдээсээ тодорхойлж байгаа дин дээр бол оролцох боломж нь бол нээлттэй л байх. Өстөлт.
Эрчим хүчний компаниуд маш төвөгтэй юм нөхцөл байдалтай олон жил өнгөрсөн те. За ялангуяа одоо эрчим хүчний салбар дотор бол за дулааны одоо дамжуулах компаниуд байна. За нүүрс одоо нийлүүлдэг компаниуд байна. За дээрээс нь дулааны цахилгаан станцууд байна. За эндээс одоо энэ 18 компани хувьчлах одоо жагсаалтнаас харахаар станцанд ч орсон. За Дагнуур шивээ аваа гэдэг нүүрс нийлүүлдэг компани ч орсон. Тэгэхээр одоо нөхцөл байдлыг аваад үзэх юм бол ерөн цаашдаа яг хаашаа яаж ирэх вэ? Яг уурхайн одоо Багнуур Магнуурыг бол хамгийн түрүү төвчлөхын зүг баг. Одоо тэгжээж тэр чинь үнийн чөлөөтэй барьж штэ. Хамгийн гол нь энэ нөгөө станцууд руугаа нүүрсийн хямд одоо баг бодлогоор доктортойгоор аваач гэдэг. Эргээд энэ хоёр салбарыг хувьчилчих юм бол нэг нь үнэтэй өгөх гээд нөгөөх нь юу? Энэ дээр нь тодорхой хэмжээний гэрээнүүдийг одоо хувьчлахдаа зохицуултын гэрээнүүдийг хийгээд өччих юм бол эндээс үл сэргийлэх болов гэж бодож байна. Үнийг тэдний хувьд одоо барья. Тийм байдлаар доктортой ихний 3 жил явъя ч гэдэг юм уу. Ийм байдлаар хувьчлахтаа бас яг уу тэр хувь эзэмшүүлж байгаа улсуудад бол тодорхой хэмжээний гэрээний залтуудыг бий болгож чадах юм бол энэ зохицуулт нь бий болчих واخ гэж бодоод байгаа. Түүнээс шууд гаргаал одоо ингээд тавьчих юм бол энэ чинь бас нөгөө би тэдээр зарна би энэ дээр авна гэл ингээд ийм асуудлууд үүсэх магадлал бол өндөр л байна. Яг тийм хэмжээний эрх зүйн орчны боломж төрд байгаа юу? Байж болно шүү дээ. Байгаа шүү дээ. Угаасаа тэр нөгөө хувьцаа эзэмшүүлэхдээ тодорхой хэмжээний одоо хэсэгчлэлийг бий болгож хуулийн хүрээгээр бол за эхний ээлжинд бол ийм эрхүүдийг эдлэе гэдэг байдлаар тэгээд яг тэр менежментийн багт нь тодорхой хэмжээний үүрэг оролцоог нь тодорхойлж өгөөд ингээ хөгжүүлж болох байх гэж бодож байна. KPI буюу одоо үнэлгээний систем байж байгаа тийм. За энэ үнэлгээний систем ер нь Монгол улсад за ялангуяа төрийн компаниудад маш муу хэрэгждэг. Өөрөлдөх юм бол төрийн компаниудын үр ашиг бүтээмж за тэгээд хяналтан дээр бол төдийлөн одоо анхаарал хандуулж чадахгүй байгаа. Тэгээд энэ дээр одоо юу гэдгийг төрийн компаниудыг ер нь үнэлэх боломж байна уу? За аудитын газраас бол үнэлдэг, тайлан явуулдаг. Гэхдээ тэр нь одоо хэрэгжилт нь яг хаана очиод хэн эргээд нөгөө хариуцлага тооцоод буцаад тэрийгэ тайлагнах тэр механизм байхгүй гэдэг шүү. Тэгэхээр энэ дээр та яг судлаач хүний хувьд тодорхой байр суурь. Нэг ийм одоо 116 төрийн өмч төвцөд компани байгаа байна. Ер нь сүүлийн хэдэн жилүүдэд бол нэг 70-аас дээш хувь дандаа алдагдaltaй ажилладаг. Алдагдaltaй ажиллаж байгаа. Тэгээ энэ алдагдaltaй ажиллаж байгаа шалтгаан нь бол мэдээж би түрүү хэлсэн шүү дээ. Ашиг гэдэг ойлголт чинь тэр нөгөө одоо миний өмч гэдэг байдлаар харахгүй шүү дээ. Тэр менежментийг хийж байгаа улсууд чинь. Ер нь бол улсын лимчин тэгэл нэг зардлыг нь орлоготой нь бараг л ингээл тааруулсыг л байж идэг нэг юм амиа барьдагч байдаг юм нэг ийм байдлаар дээрээс нь тэгж өргөжих хөгжих тийм процесс ерөөсөө интернет дээр ерөөсөө харагддаггүй. Тийм учраас тэр нөгөө KPI-уудын их тодорхой болгоод гэрээ ихтэй тэр тухайн менежменттэй гэрээ ихтэй за ийм үр дүнгуудыг гаргана. Энэ үр дүн дээр одоо гээд одоо гэрээлээд болно явах боломж нь бий. Гэхдээ эцсийн дүндээ нөгөө гэрээгээ биелүүлээгүйгээд одоо хариуцлага хүлээсэн нөхдүүд бол ер нь баг байхгүй шүү дээ. Илт хууль зөрчсөн нөхдүүд нь л яг ингээд хариуцлага хүлээдэг болохоос биш. Яг ингээ хуулийн өрөөгөөр ингээл нэг зардлыг нь байлгаал ашиггүй ажиллуулад байж хахад бол тэрэн дээр хариуцлага тооцож байгаа юм бол байхгүй. Одоо хүртэл. Тэгэхээр цаашдаа бол энэ хамгийн зөв алхам нь бол хувь чилжүүлэл төр өөрөө татвараа авдаг л байр сууриасаа байж ивэл зүгээр юм болов уу гэж хараад байгаа. Мөн хэлэхэд бол одоо би ингэж штэ. Сая одоо нэг төрөмж 116 компани ч 70 гаруй хувь нь одоо ингээ алдагдaltaй ажиллаад байдаг тий. Тэрний алдагдал нь эргүүлээд нөгөө төрийн хөнгөлөлттэй зээл ч юм уу татаасаар эргүүлээд нөгөөдхийгөө нөхдөг. Тэгээд тэр нь хувийн одоо бизнестэйгээ эргээд өрсөлддөг. Тэгэхээр чи би нэгсэндөө өрсөлдөгчийнхөө амьд байлгах одоо баг татвараараа тэр хүнд одоо баг дэмнээд байгаа юм уу? Тиймэрхүү болчихлоор чинь хамгийн утгагүй асуудал болчихж байгаа. Ялангуяа эрчим хүчний салбарт бол өндөр татаас байгаа тийм. Алдагдлаас. Алдагдлаас. Төсвөлний зүйлийг маш товчхон асууя. За эдийн засгийн хөгжлийн зөвлөл гэдээ байгаа тийм. Хөгжлийн зөвлөл гэдэг байгаа. Тэгэд энэ дээр бас одоо энэ эдийн засгийн холбоотой асуудлуудыг ер нь одоо компаниудыг илүү одоо либералчлахын асуудал дээр яг ямар асуудлууд яригдсан байгаа вэ? Ер нь бол яг эдийн засгийн хөгжлийн зөвлөл дээр ингээд нөгөө томоохон макро асуудлуудыг одоо хувийн хвшил болон төр судлаач гэдэг ингээд засгийн газар айл төвшөндөө ингээд тоорондоо их ярилцаж ойлгох асуудлууд байгаа. За татвар нийгмийн даатгалын асуудлууд хамгийн сүүлд одоо энэ нэг бас нэг төрийн юунууд хувьчлалын талаар ч гэсэн яригдаад энэ дээр зөвшөлдсөж одоо ерөөхдөө олон нийтэд танилцуулагдах боломжуудыг нь бас гаргаж ирж байгаа. Гэхдээ яг 100% одоо тэрэн дээр одоо бидний зүгээс ч үгүй судлаачийн зүгээс тавьсан саналууд үгүй бол тэр нөгөө хувийн байгууллагуудын санал бол шууд 100% дэмжигдэж байгаа юм бол байхгүй л дээ шийдвэрт. Гэхдээ бас нэг тодорхой ойлголцлын төвшөнд
үр дүн өгж байгаа байх гэж бол ойлгож байгаа. За тэг өнөөдөр урилга хүлээн авч хүрэлцэн ирсэн танд маш их баярлалаа. За баярлалаа.